За бид нэр одоо номынхоо гэрт хурж ирлээ. За сайн байна уу? За номын ажил дажгүй юу? Одоо энэ ихний гарцсан байгаа тавиур үү те? Хүүх ямар гоё юм бэ? Тэгэхээр ийм нэг тавиуранд бол ойролцоогоор ном ер нь хэдэн ширхэг ном марах бол 350 орчим ном бол орно. Усааны нэг холимог гэж үздэг. 350 гэж одоо дахиад 5 ийм тавиур хийн те? Тийм. 5 тавиур гэж 1500-аад ном ер нь Ямаас нийтдээ 2000 номны багтаамж бай. Тэгээ эн чинь бас их гоё юм байна. Ингээд номнуудаа тавьчаад энэ доороо бас нэг том номнуудын ингээд эндээ бас тавьчих болох юм биш үү те? Өөр юм том одоо юу юм ирээд номнууд бас байгаа. Энд хаалга тавих удаа хаалга хийхэд бас над материал бас нийлээ орсон байсан чинь нэгийг хаалгатай хийчих гэж юм лээ. Голдон тавих нь яахан бол бас юм ихэд бас орж ирэхэд бас ингээд хаалгатай ингээд төмбөштэй. Босч бүгдийн тавирын дээр үстэй хийсэн. Та яг өөрөө анх зургийг гаргасан болохоор танд илүү амар байгаа байх л та. Зургийг ч надад өөрөө гаргасан гаргаж ирсэн зургийг гаргаж ирсэн юм чи. Тэгээд юу ширээ сандал одоо хэдэн ширхэг сандал? 15 ширхэг сандал. 15 сандал хэдэн ширээ? 5 ширээ. 5 ширээ. Оол том юм болох юм дээ. Яг эдний чи ингээл яг том хандаа тавиал. Тэгээд наанаа гоё том гарсан зайн дээр нь л тэр 5 ширээг тавиал 15 сандал тавиал. Тэгээд ширээн дээр 5 сандал юм байна. Одоо ширээний чинь уурт энд явж байгаа нэг метр 50 урттай явж байгаа. Маргааш шүү. Ингээд пресэргүүрээ тавиал. За тэгэхээр та бүхний сэтгэлээсээ бидэнд хандуулсан номнууд чинь одоо ийм сайхан үйл хэрэгт бол шууд ашиглагдаад явах гэж байгаа юм шүү. Тэгэхээр бүх одоо ном хандуулсан хүмүүстээ бол баярлалаа. Энд бол манай номын сан. За ийшээ ирэх юм бол эмээгийн цэцэрлэг гэдэг энэ 5 сард бас барьсан цэцэрлэг байгаа. Тэгээд энэ цэцэрлэг маань одоо хүртэл бас сайхан үйл ажиллагаа явуулж байгаа. Хүй. Дайсны цэргүүд. За юу хийж гин? Юу хийж байгаа? Хөөхөн хүүхдээ тэнд юу хийж байгаа? Юу хийж гин? Байлж байгаа юм уу? За та нар одоо удахгүй номын сантай болсон шүү заяа. Ном унших уу? Ном унших юм уу? За. Driving home for Christmas, yeah. Get my feet on holy ground.